За Японд гэртээ нүүдсэн байна. Ийм хөөрхөн байна. За дунтлаа. За сайн цаана. Өнөөдөр 4 сарын 3 болж байна. Японд нүүж ирээд 4 дахь хоног. Одоогоор бол Японд төчиг баримтныхаа юмнуудыг зэгцлээд үнэмлэх эрүүл мэндийн даатгал хаягжилтын хүмүүд амьслаад тиймэрхүү сонтой. Өнөөдөр найз залуутайгаа зөв сургууль руугаа явж танилцчаад ирсэн. Тэгээд нөгөө сургууль дээр бас ганц нэг бичээс хичээн юм авч өгсөн. Тэрийг авчиж өгөөд тэгээ манай сургууль болохоор 4 сарын 7-нд нээлтийн үйл ажиллагааны явагдаад 4 сарын 10-нд хичээл эхэлж байгаа. Тэгээ манай хичээл болохоор өглөө 9-өөс орой 4 хүртэл. Орой их өдөөс хойш 4. Өглөөс өдөөс хойш 4 хүртэл. Ер нь бол амар урт. Тэгээ тийм хуваартай байх байгаа. Японд ирсэн сэтгэл гэх юм бол Япон хамаагүй гоё агаартай, гоё хоолтой, гоё устай. Ер нь бүх юм таалагдчихж байгаа. Тэгээ ирснээс хойш ерөөсөө байнга бороо ороод хүүтэн байгаа. Тэгээ бусдаар бол дулаарч бол бүр гоё л болох гээд байх шүү байна. Ер нь Сакура дэлгээрээ Япон бол амар гоё үе дээрээ л явж байна. Тийм сонтой наа. Өөр бол нэг амар юм алгуу гэртээ ирсэн. Ер нь бол Японд өмнө нь 3-4 ирсэн болохоор нэг амар шокрохгүй мэдхгүй миний тэрэг ингээд энэ үлээ тэр үлээ гэдэгхгүй. Ер нь бол орчинд нь бол тассан юм шиг санагдлаа надаа. Гэхдээ яхаа нөгөө хэл сайн биш болохоор нөгөө хаана юу байгаа нь хүмүүстэй яаж харьцах ч юм уу тийш явахад ч юм уу тэгж жоохон төвхтэй. Ер нь бол манай найз залуу байхгүй би жоохон хэцүү хүн л байдалд орохоор. Гэтэ зүгээр дээ. Манай найз залуу надад маш их тусалж байгаа. Тэгээл тиймэрхүү байна. Гоё байна. Нүүж ирсэндээ айгу баяртай байна. Тийм. Тэгээ Солонгосоос ирэхдээ амар эвгүй авах болов уу гэж бодсон чи ерөөсөө тийг санагдаагүй ямар нэгэн тийм удаан амьдарч байгаа газраас явж байгаа гэдэг тийм юу бол баг. Харамсал ч юм уу тиймэрхүү бол ерөөсөө төрөөгүй. Тэгээл за явлаа. Тэгэл бүх юм орхиол тэгэл нааш ирсэн. Сэтгэл гоё яана. Тэг гэрээ гоё янзлж жаад баг ганц нэгээр үзүүлнэ. Жохон хэсгийг хамаагүй бас гэрээ тэр чиг нь үзүүлж болохгүй байх гэж бодож байна. Марта чин манай галтогоо гэх юм үүдний хэсэгт ингэ суудаг жоо хэсэгтэй бүрхэн. Сакура. Ее. Энэ юу вэ? Сакура. Наггүйсээр трое. Маргалаа. Бичлэг санаж хийх ямар хэцүү юм бэ? Бичлэгээ санаад хийхээ ерөөс мартчихад байна. Цаг агаар юм гоё наа. Сензоку нуурина. Энэ дотор кой загснууд идэг. Бас хэрвээ ядтай хамт яс мэлхий бас харж болно. Тэгээд өнөөдөр ажлын өдөр болохоор хүмүүс байгаа юм уу? Нуурина. Шууна. Тэнд кой загснууд харагдаж байна. Шар өнгөтэй загснууд. Ямар ч загснууд бэ? Яа юу шиг харагдаж байна? Ясниши. Сэнү. Ирцаанаас байна. Нэг аваа шараад байж. Сакура. Сакура. Дээрээс 5 минут болоход юм. Нуур уу?
Мусхураа гэж гапа. Шинэ юм уцаач. Химчиж ийлээ. Хоцнод маань ер нь сайхацсан байна. Гадаа бол айгу хатчих юм байна. Энэ манай найз юм да. Шүн салхитай онсон сайхан хатчих. Энэ сүүлд юм Eba Fresh, Ever Fresh гэдэг юм мод авсан юм. Би юм том мод авах айгу сонирхолтойсан. Тэгээд энэ маань их хөрх юм бил ингээд өдрө болохоор ингээ хамаг навчаа ингээ дэлгэцдэг. Сэрдэг гэсэн үг. Тэгээд шүн болохоор навчаа ураагаад ингээ унтчихдээ мэлээ. Тэр нь өстэй амар хөөрхөн санагдаад байгаа. Орой болохоор ингээ өөрөө мэдээд унтчихдээ амар ухаантай. Энэ модтоос би энийг сүүлийн үед маш их мөрөгж байна. Энэ миний Солонгост ургуулдаг байсан ургамал ахгүй юу? Энэ юу н амар сайн ургадаг. Энэ юу н хаанч яаж ийж байгаа л ургадаг. Айгу хөөрхөн. Тэгээ энэ маань энийг бас авсан байгаа. Хараа шүү таниад. Галтгаа болохоор галтгоонд юм кактус жижиг сайжиг юм цэцгнүүдтэй. Кактус. Энэ бас нэг кактусны төрөл. Хөөрхөн арцгаар гоцтой. Энэ болохоор манай хүний өмнө нь тэжээжсэн том байсан цэцэг. Энэ их юм том зузаан навчтай. Шууд ингээ үндснээсээ шууд гарч ирдэг юм гоё навчтай. Энэний жижиг нь авсан. Тэгээд надаа энэ ургамал бас аягүй хөөрхөн санагдаад энэ юм юу модон юм их том хөлтэй хөөрхөн. Тэгээд энэ болохоор юу гэлээ энэ чинь parsley лөө тэр ургамал хоолнд авч хийж болдог гэсэн. Тэгээд надаа энэ сонирхолтой санагдаад эдрийн ангалтоонд тавьсан маа. За гиман жоохон замбраг байна. Тэгээд бас нэг юм ургамал авсан. Нэрийг мэдэхгүй байна. Ямар ч тач навчных өнгө таалагдаад авсан. Ийм хоёр цэцэг авсан бас. Тэгээ яа нарай гайгүй улаан болохоор ингэ цэцэг нь хагдраад байгаа. Тэгээ би энийг яг юунаас болж ийн гэдгийг ойлгохгүй байна. Ерөнхийдөө бол энэ цэцэг гэртээ их тавих бодолтой байсан. Тэгээ ер нь бол тэр хүслийг ер нь гүйцэтгүүлж байгаа. Тэгээ манайхыг эндээ юм террастай. Нэг аюу хөрхөн янзлаа гэж бодож байна. Тэр бас номын сантаас номын сангаа харуулчих. Ингээд ер нь юмнуудаа ингээд тавиад эхэлсэн. Дахиад номнууд нэмжтэй байгаа. Тэгээ хамгийн нийтдээ миний юм гэх юм бол эднэр ингээд болоод тэр эднэр яг эдэн зургийн цамгуудаас орно. Эднэр бүгдээ эрдэнэтийн номнууд чадчих амар хэмтэй. Номны тал дээр надаас их юм билий. Яг би юмнуудаа цөөлөл ирсэн л дээ. Тэгэл надаа яг үнэттээ. Тэр згсэн чи эрдэнэтийн нэг ном явж байгаа байхгүй. За тэгэхээр өнөөдрийн төлөвлөгөө юу гэхээр юу гэдэг юм? Дайсоо орч гэрийнхаа янзлах ганц нэг юм хэрэгтэй ганц нэг юм авч ирэх хэрэгтэй. Манайхаас нэг 10 минут болоход яа гэдэм бэл икеаг нэ. Дайсоо гэдэм бэлээ. Дайсоо нэг ороод юм авчиад ирэх гэж бодож байна. Тэгээд ирж гэрээ жоохоо янзлж агаад үдээс хойш биш нэгээс найзтайгаа Yoyogi coin гэдэг газар уулзхарлаа. Yoyogi дээр найзтайгаа уулзах төлөвлөгөө байна. Орой гэртээ ирээд маргааш хөлтэй явах юмнуудаа янзлаад тэгээд ер нь бол тэгж бодож байна. Манайх нэг иймэрхүү айл харагдаж байна. Одоо энэ зайг, энэ коридорын энэ зайг бол ингээ янзлж эхэлнэ. Арай болоогүй. Гэхдээ энэ бол 5 сар мараас уучрах байх гэж бодож байна. За дайсоо явж байна. Настай юм. Шинаар гарч байна. Дайсоо ороод гэртээ хэрэгтэй юмнууд авчаад тэгээд өөрийгөө бэлтгэнэж дауулах юм. Сино хичээлийн өдөр
улсаад одоо харж байна. Тэгээ өдөр сургуультыг нөгөө хичээлийн агуулгын амир хурдан явдаг болохоор юу болоод байгааг ойлгохгүй. Тэгээд бичлэг авах цагаад мартсан байна. Бичлэг авъя гэж бодож ирсэн. Тэгээ хурдан зураг дарсан. Тэгээ маргааш сургууль дээр очиод бас жоохон бичлэг хийх юм уу гэж бодож байна. Тэгээ өнөөдөр үед болохоор хөглөө 9-өөс эхлээд 4 цаг хүртэл хичээлээс ер нь бол хичээлийн явцсан айгуу сахуу санагдлаа. Тэгээд айгуу олон төрлийн юм үзээд айгуу олон скиллүүд сайжруулалт явсан. Тэгэхээр нэг өдөр гэхэд айгуу их мэдсэн. Тэгээд маш их ном өгсөн. Би цүнхэндээ эцээ явчих нэ цүнхүр амар хүнд болсон. Хэдэн ч төрлийн бар 5 6 төрлийн ном тэгээд хажууган бахан дасгал ажлын дэвтэр тэгэл жоон байж байгаа нэг цаас гаргаж ирэл бахан хичүүлээд байт юм лээ. Тэгээд ер нь бол аюу сонирхолтой санагдлаа. Тэгээд нэг жилийн курс болохоор тэгээд айгу богино нэг талдаа богино хугацаанд айгу шахаж үздэг юм шиг санагдсан. Тэгээд ер нь иймэрхүү явцтай явдаг хатал гэж бодлоо. Тэгээд яг солонгосын эхний бэлтгэлтэй харьцуулах юм бол хамаагүй их юм үздэг юм байна. Тэгэхээр яг чамгүй сайн сурдаг юм байна л да. Тэгээд санагдлаа. Өдөр ямар салхитай нүү. Өглөө цагаа гараа амар гоё юмсэн. Юу болчихно. Тэгээ манай гэрээ оролцсон юм. Гоё дэлгүүр үдээ. Манай энэ хавцаа айгу хөрхөн. За хичээл эхний өдөр нэг тиймэрхүү байна. Бороо орж байгаа гэд Эрдэнэтийг тосох гээд өгн явж байна. Тэгээ гараад ирсэн гэж бороо орохоо болчих юм. Гоё чиг өнөртэд гоё наа. Гэт ямар тач тосгоор бол явж байна. Konnichiwa. 私はモンゴル人のアイナです。今はオタクの専属駅の近くに住んでいます。日本の文化が好きで勉強しています。日本語を口ですので。めっちゃいい。Одоо маргааш хоолтой. Эрдэнэт хоёр маргаашийнхаа хоолыг бэлдэж байна. Будаатай солонгос нэр байхгүй тийм. Жоо Монгол жортой.